Ингээд маш олон жил, маш олон хүн ерөөсө дөрмийг мэдэхгүй, яаж тоглохыг мэдэхгүй мөртлөө хүн болгон тоглож чаддаг нэг тоглоом бий. Тэр тоглоомыг хэрхэн тоглодог тухай зааж өгье. Энэ бол Minesweeper. За энэ дүр төрхийг хүн болгон харсан байдаг. Тэгээд шууд хүссэн газар шууд ингээд ингээд дарсаар хагаад бөмбөг дэлбэрэхээр одоо ялж гин гэж боддог. Тэгвэл та маш буруу эсрэгээр нь тоглосон байна. Тэгээ Minesweeper тоглоомыг одоо 1960 оноос хойш хүн болгоо их буруу тоглож байна. За хамгийн ихнийх нь хэлбэр аргаар тоглож үзье. Ер нь бол хамгийн ихний үйлдэл бол шууд нүдэ тагалсан байдлаар шууд эхэлнэ. Шууд цонхор өссөн нэг газар сонгоно. За хэрвээ та ямар нэгэн дэлбэрэлт болоог бол та зөв эхэллээ гэсэн үг. За одоо энэ дээр та нар сайн харвал одоо яг энэ ногоо хэсгүүдийн яг энэ хаалттай хэсгүүдийн хажуудлах энэ дотор хэсгүүд дээр ингээд тоонууд нэг нь бүрчлэн байна. 1 1 1 2 2 3 гэсэн тоонууд байна. Тэгээ энэ тоонуудыг ямар ч утга учиргүй гэж бодож болохгүй. Яагаад бол энэ тоон танд одоо бомбуудыг хаана байгааг зааж өгдөг. За жишээлбэл яг энэ нэгэн тоон авч үзье. Яг энэний ингээд хүрээлэн орчинд нь байгаа ингээд 1 2 3 4 5 6 7 8 ширхэг нүдэн дотор энэ 8-ийн аль нэгэнд нь бомб байна гэсэн үг. Тэгэхээр энэ үлдсэн 7 нүдэнд мэдэгдэж байна. Оосо бомб байхгүй байна тийм. Тэгэхээр энд л бомб байх нь шүү дээ. Одоо тэгвэл дарж үзье. Тэгвэл шууд дэлбэр. Тийм байна. Шууд дэлбэрч байна. За тэгэхээр эндээс бүгдээрээ одоо сайн ажиглая. За ажиллах боломжтой. За дахиад эхлэе. За энэ нэгийг шууд сонгож авъя. За тэгвэл энэ 7 хоосон байна. Тэгэхээр энэ дэр бөмбөг байна. Тэгэхээр энэ дэр маус хоёроо дарлаа. Энэ бөмбөг байна гэж оллоо. За тэгвэл дараачиг үлдэх. За дараачиг нь энэ 2 гэдэг бол ингээд хүрээлэн байгаа 8 ширхэг нүдний хоёрт нь бөмбөг байна гэсэн. Тэгвэл нэгийг нь олчихсон. Тэгвэл нөгөө хоёр дахь нь энд байж таарна. Ингээд хоёрыг олсон. За одоо дараачийн ингээд араас нь хөөгөөд явбал за энэ 3 гэдэг тоо энэ ингээд нэг шинийг 5 нүдний 3-т нь бөмбөг байна гэж зааж. Гэхдээ энийг олоход хэцүү байна. Тэгэхээр энэ бол ингээд мухардалд орж байгаа жишээтэй. Яг л ингээд олоход амархан биш байгаа. Тэр одоо энийг бол бас л нөгөө хараагаар үзье. Шатаад үзье. Бурхан минь хацаар гэсэнгүй шүү. За энэ нэгийг сонгож байна. За энэ нэг дээр энэ хоёрын аль нэгэнд нь байгаа гэсэн. Энэ хоёрын аль нэгэнд нь байгааг энэ тоо бас зааж өгч болно. За тэгэхээр энэ 3-ыг бүгдээрээ эргүүлээд сайн ажиглаад бодвол энэ ингээд 4 ширхгийн 2 нь олдсон. Тэгэхээр одоо энэ хоёрын аль нэгэнд нь байж таарна. Тэгэхээр магадгүй таамгаар энд байгаа гэж үзлээ гэвэл ингээд 3 гэсэн тоог заасан хэсэгт 3 ширхгийг туг тавилаа. За тэгвэл энэ дээр маус 1 маус 2-оо хоёулангийн зэрэг дарддаг. За ингэхэд бөмбөг дэлбэрээг бол та азтай зөв таасан байна. За одоо энэ 3 гэж заасан байна. Энэ 3 гэж заасан гэдэг чинь энэ хоёрыг олчихсон. Одоо энэ дөрвийн аль нэгэнд нь байна гэсэн үг. За гэхдээ ингэж одоо жоохон олоход хэцүү болж эхэлж байгаа. Хамгийн амархан буюу 1 1 2 гэсэн юмнууд бол олоход амархан. За энэ дээр 1 гэхэд энэ хоёр л үлдсэн байгаа. Гэвч бид нар нэг нь энд олчихсон гэж үзсэн болохоор энэ дээр маусыг хоёроо зэрэг дарах юм бол энд байхгүй гэдэг нь ил болно. За тэгвэл энэ нэгийг бас дахиад нэг дараад. Яг бол энд байхад энэ гуравт байхгүй үстэй. Яг бол энэний 8 ширхгийн энд нь туг байна. За дараад үзье. Яг зөв гэдээ олдоо байхгүй. За тэгвэл энэ бас амархан байна. Яг энэ нэгийн энэ ингээд хүрээлэн байгаа газрууд 8 нүднийх нь энд нь олдсон ба. Тэгэхээр энэ дэр маусны хоёроо дахиад дарлаа. За ингээд тоглоом илүү баг талтай орлоо. За одоо үргэлжлүүлээд явна. За энэ хэсгүүд бол ингээд олоход бол хэцүү байна. Тэгэхээр бүгд энэ хэсгүүдээр дахиад байна. За энэ дахиад би дүрмийг хэлье. Энэ тоо бол ингээд хажууд нь байгаа 8 нүдэн дотор
хэдэн бомб байгааг илэрхийлнэ. За энэ нэг дээр илэрхийлж ганцхан хаалттай бус нь бас байхгүй тэгэхээр ойлгомжтой шүү дээ. Энэ дээр байна. Тэгэхээр энэ одоо хажуудлах зүүн талын хажуудлах нэгийг хараад үзье. Ингээд эдгээр хоосон. Энэ дээр энэ дээр байгааг батлаад өгч. Тэгвэл энэ дээр байхгүй гэдэг нь батлаад. Тэгэхээр энэ нэг дээр маусны хоёроо зэрэг давлаа. Тийм байна. Байхгүй байна. За одоо энэ хоёр гэж үү? За тэгэхээр ингээд энэний эргэл тойрны 8 нүдийн нэгэнд нь олчих нөгөөх нь хаалтай нь тэр энэ дотор байгаа байх юм. Тавлаа. За одоо энийг маусны 2 тавлаа. За энэ бол ойлгомжтой. Ингээд энд яг хажууд нь байхад бусад газар байхгүй. За одоо энийг авч үзье. Ер нь яг энэ булан дээр нэг ойл тэгээд энэ ойлгомжтой байдаг. Одоо бусдын дагаад үзэхэд болсон. За энэ дээр хоёр үлдээ энэ хоёр үлдээ энэ дээр байгаа гэсэн үг. За одоо энэ хэсгэлөө буцаж ирээ. За энэ нэг зааж ин тэгэхээр энд байхгүй гэсэн үг. За энд хоёр зааж ин гэдэг энэ хоёр дээр байна. Энэ 3 заан гэдэг чинь 1 2 3 энэ дээр ч гэсэн бас 1 2 3-ыг заана. Тэгэхээр энэ дээр тугаа тавилаа. За одоо хоёр үлдлээ. Энэ дээр харагч чинь хоёр ширхэг бомб үлдсэн байна. За одоо уцаад энэ хэсгэлөө орцгоё. За энэ тоог анхаарай. 3. Энэ тоог анхаарвал ингээд хоёр хаалттай нүдний аль нэгэнд нь байгаа. За энэ 3-ын хувьд ч гэсэн энэ хоёрын аль нэгэнд нь байгаа. Гэтэл энэ 3 дээр бас нэг нь олдчихсан дахиад 2 олох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол яг шууд олох боломжгүй болохоор буцаад нөгөө таамаглах хар харгаараа олно. Гэтэ миний бодлоор бол ингээд ойрхон байрлсан байж болохын гэж үзээд энэ дээр дараад үзье. Тэгээд энэ нэг дээр маусны хоёроо зэрэг дарж үзье. Яана. Йоо азар. За одоо бидэнд бүр амархан боллоо. Энэ дээр ингээд сүлд байна. Сүлд гэнэ энэ дээр туг байна. За энэ дээр тэгээд нэг гэсэн болохоор энэ хоёрт байхгүй гэсэн үг. Тийм байна. За энэ хоёр гэдэг тоог ашиглаад ингээд эдгээр хоосон. Тэгэхээр энэ хоёр гэдэг бол яг энэ хоёрын аль нэгэнд нь байна гэсэн үг. Хэрвээ энд нь байсан бол энэ нэг гэж заахгүй шүү дээ. Яг тэгвэл энд байгаа зүйлийг энэ нэг заах. Тэгэхээр энд байгаа гэсэн үг. За одоо ингээд одоо бол хамгийн сүүлчийн үед. Энд дээр нэг гэж зааж байна. Хүрээлэн байгаа 1 2 3 4 5 ширхэгнүүдийн нэгтгэл байгаа. Тэгэхээр энэ хоёр хоос гэсэн үг. Тэгэхээр энэ нэг дээрээ маусны хоёроо дааж болно. Эсвэл зөв энэ хоёроо шууд клик. Ингээд тоглоод байна. Одоо утга нь юу юм бэ? Бөмбөгнүүдийг олоод цэцэг ургаад их тайван үүсэж байгаа мó юм чам. За тэгээд одоо бүгдээрээ хэцүү хэлбэрийг тоглохыг харцгаая. За ингээд энэ бол маш хэцүү. Яг тэгвэл ямар ч аль нэгнээс ингэж хөөж явахад айгүй хэцүү болохоор дахиж дахиад хамгаалах. Бурхан минь. Ингээд ганцхан нэг гэж заагаад өгөхөд энэ 8-ийн аль нэгэнд нь ч байж магадгүй хэцүү шттэ. Ашгүй. За одоо амархан боллоо. Well, I know you're tired, dear. So I'll shut the door and leave.